бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ эмэгтэйчүүдийн эрч хүчийг хадгалах дөрвөн талаар танилцуулъя. Сэтгэл судлалын алдартай философ, сурган хүмүүжүүлэгч Лиз Борбогийн зөвлөгөөг хүргэж байна. Үүнд нэгдүгээрт нь тод өнгийн хувцас өмс гэжээ. Тод өнгийн хувцас эд зүйлсээр шүүгээгээд үргээрээ логик нь маш энгийн юм шүү. Хар бараан өнгийн хувцас эд зүйлс нь эргэн тойрны гэгээлэг өнгийг олж харахаас хаад болдог байна. Тод өнгө таны сэтгэл санааг өөдрөг байлгаж эрч хүчт нэмэгдүүлдэг шүү. Хоёрдугаарт нь хангалттай хэмжээний ус уугаарай. Ус их ууж арсны чигшил, биеийн чигшлийг хадгалж байх нь эмэгтэй хүний эрч хүчээс сэргээхэд тусалдаг байна. Таны өдөрт уудаг уснаас бусад шингэн зүйлс нь ус гэж тооцогдохгүй. Өдөрт 1.5-аас 2 литр хүртэл хэмжээгээр цэвэр ус уух нь чухал юм шүү. Гуравдугаарт нь бодол санаандаа анхаарлаа хандуулаарай. Бусад хүмүүсийн юу ярих, юунд итгэхийг та хэмж чадахгүй гэдгээ ойлгох нь чухал. Бодол санаа сэтгэлгээнд шууд тусгалгаа олж байдаг. Эерэг бодол, эерэг үйлдэлүүд таны амьдралд хүссэн үр дүнгээ авчирдаг. Эергээр бодож өөртөө хүч чадлыг бий болгоорой. За дөрөвдүгээрт нь арьс арчилгаандаа анхаараарай. Эмэгтэй хүний арьс арчилгаа зөвхөн гадаа төрөх биш, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг тол юм. Өдөр бүр арьсаа арчилж эрүүл арьстай байснаар залуунаас эрч хүчээ удаан хадгалаарай. Өдөр бүр эдгээр дүрмүүдийг дагаж өөрийгөө амжилттай эрч хүчтэй байлгаарай. Та бүхэндээ амжилт хүсье.